За 12 дугаар сарын 22-ны өдрийн мэнд хүргэе. Өдөр шөнө тэнцдэг өдөр. Ингээд үүнээс хойш өдөр нь уртсаад шөнө нь богиносоод явдаг. За өнгөрсөн 7 хоногт дотоодын хувьцааны зах зээл дээр ямар үйл явдал бий болов? За эхлээд мэдээгээ товчлон хүргэе. Ард санхүүгийн нэгдэлд түүний охин компаниудтай холбоотой хэд хэдэн төлөөлөл удирдах зүйлийн тогтоол гарсан байна. За тухайлбал компани нийт гаргасан хувьцааныхаа 7%-тай тэнцэх 2 сая ширхэг халаасны хувьцаагаа нэг бүрийг нь 4,000 төгрөгөөр тооцож хөвсгөл хувьцаат компанид худалдахыг зөвшөөрсөн байна. Мөн ард санхүүгийн нэгдэл маань хамгийн анхны хувьцаагаа токенжүүлсэн юм компани ARD-T гээд IDAX бирж дээр байдаг. За тэгвэл үүнийгээ олон улсын биржид гаргах ажлыг зохион байгуулах, үүнтэй холбогдуулан шаардлагатай үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрсгөө гэсэн мөн тогтоол гарсан байна. Түүнчлэн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Батүлгийн Золбоо гэдэг хүнийг 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна. Мөн компани хөрөнгө оруулалт татах стратегийн хүрээнд Сингапур улсад бүртгэлтэй компанитай хамтран ажиллаж олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор компани өөрийн болон хамаарал бүхий зарим компаниудын хувьцааг барьцаалахыг зөвшөөрсгөө гэсэн тууцын тогтоол байна. За тэгээд компани хөрөнгөөр баталгаажсан токен гарах зорилгоор компани эзэмшлийн хөрөнгийг үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд тусгаарлуулж тус токеныг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч IDAX бирж дээр гаргах ажилд ARD-Bit Securities компанитай хамтарч ажиллахыг зөвшөөрсгөө гэсэн бас нэг юм тогтоол гарсан байна. За ерөнхийдөө дүгнэлт хэлэх юм бол ард санхүүгийн нэгдэл маань үйл ажиллагаагаа олон улсад гаргахтай холбоотой юм хэд хэдэн тогтоолууд гарсан юм байна. За жишээлбэл хөвсгөл компанид нэг бүрийг нь 4,000 төгрөгөөр тооцож худалдахыг зөвшөөрсөн. Тэгвэл ард санхүүгийн нэгдлийн нэг ч хувьцааных нь үн бол 3,100 орчимд байж байгаад өнөөдөр 5 орчим хувиар өсөд 3,300 орчимд хаагдсан байна. За магадгүй эдгээр үйл ажиллагааг эхлүүлж байгаатай холбоотой ингэж өсөлт үзүүлсэн байж болох юм. За 2021 онд бол дотоодын хувьцааны халуурлын үеэр 13,000 хүртэл өсөж байсан ийм хувьцаа. За өнгөрсөн 7 хоногт төрийн өмчөд оролцоод 18 компанийг нэмж болон шинээр IPO хийж нээлттэй болгохоор ингэж засгийн газраас шийдвэрлсэн. За тэгвэл одооноос ямар хувь хэмжээг нээлттэй болгох талаар мэдээлэл гарсан байна. Тухайлбал Market Tempo цэгмийн веб пэйж хуудсан дээр 6 компани мэдээлэл байна. Эдгээр 6 компани бол дээрх 18-аас энэ 6 нь одоогоор нээлттэй хувьцаат компани гэж явж байгаа юм компаниуд. За тэгвэл эдгээр компаниуд нэмж хувьцаа гаргаснаар нийт төрийн эзэмшлийн хувь хэмжээг нь хэд болгож бууруулах юм бэ гэхээр бүгд 51%. За Монгол шуудангаас бусад нь 51%. Монгол шууданг бол бүрэн хувьчлахаар төлөвлөсөн юм байна. Жишээлбэл Монголын хөрөнгөний бирж хувьцаат компани төр бол 66%-ыг нь эзэмшиж байгаа. Олон нийт 34%-ыг нь тэгвэл энэ 51% болж бурна. За мөн төрийн банк яг адилхан. Монголын цахилгаан холбоо бол 95%-ыг нь төр эзэмшдэг юм байна. За Шивээ аваа 90%-ыг нь Багнуур 75%-ыг нь эзэмшиж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр 5 компани бүгд 51% болж буурах юм байна. За эдгээр 18-аас анхаарал татсан 3 компанийг сонгоод тэдгээрээс 2 компани нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой компани сүүлийн 5 жилийн санхүүгийн зарим тоо мэдээллүүдийг өмнөх хвчлэгт оруулсан. Сонирхох юм бол түүнийг үзээрэй. Эрдэнэс таван толгой компанийн хувьд бол 10 орчим хувийг нь нээлттэй болгохоор бас шийдвэрлсэн байлаа. За дэлгэрэнгүй мэдээллийг нь Market Tempo цэгмийн сайтаас авах боломжтой. Голомт банк 77.2%-ийг нь бол Голомт Financial Group эзэмшдэг. За тэгвэл энэ компани эзэмшлээ нэмэгдүүлж 20.8 сая ширхэг хувьцааг 1285 гэсэн юм үн дээр 26.7 тэрбум төгрөгөөр нийт багцаа арилжаа явагдаж ингэж өөрийн эзэмшлээ 79.8% болж нэмэгдүүлсэн байна. 2.6 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг. За ингээд нийт бол Голомт банкын 79.8%-ийг нь Голомт Financial Group эзэмшиж байна. За өөр нэг нөлөө бүхий эзэмшигч компани бол Швейцар улсад бүртгэлтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн компани 5.4%-ийг нь эзэмшиж байгаа. Ингээд үлдсэн 15%-ийг нь бол олон нийт эзэмшдэг. Голомт капиталын өнгөрсөн 7 хоногийн дотоодын зах зээлийн 7 хоногийн тойм гарсан байна. За энэ дээр нэг анхаарал татсан мэдээлэл байгаа. За энэ юу вэ гэхээр сүүлийн 10 жилийн хугацаагаар авч үзээд дотоодын хувьцаанд хизээ хөрөнгө оруулалт тохиромжтой вэ гэдгийг 12 сарын байдлаар гаргасан сүүлийн 10 жилийн хугацаагаар авч үзээд жишээлбэл Монголын топ 20 индексийн дундаж хэлбэлцлээс харахад 1-3 дугаар сар, 7-оос 9 дугаар сар, 12 дугаар саруудад өсөлт давмгайлдаг байна. За өөрсдийнх нь үнэлж дүгнснээр тэгэхээр ногдлаа шиг хүртхийг зорж байх юм бол та 1-3 дугаар сард хувьцаа худалдаж авах нь тохиромжтой. Магадгүй хямд үнээр хувьцаа авах боломж хайж байгаа бол 4-5 дугаар сард буюу энэ үед бол хамгийн их уналт үзүүлсэн юм байна. Топ 20 хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд авч үзэхэд. Тэгэхээр хямд хувьцаа авъя гэж сонирхож байгаа юм бол 4-5 дугаар сард хямд үнэлгээтэй уналттай байх үед нь энэ хугацааг ашиглах хэрэгтэй. За магадгүй
7-оос 9-р сар зах зээл өсөх магадлалтай тул эрт худалдаа авч өсөлтийг ашиглах боломжтой. За жилийн эцэс буюу 12 дугаар сарын хавьд бол дунд хугацааны өсөлт ажиглагдах хандлагатай тул урт хугацааны хөрөнгө оруулалтад нэн тохиромжтой. За та бүхэн энэ хэсгээс өөрсдөө голомт капиталын вебсайт руу ороод харчиж болно. За 4-5 дугаар сард бол ерөнхийдөө уналттай байна тий. Хамгийн өндөр бол 4-р сард уналттай байна. За тэгвэл 12, 1, 2, 3 дугаар сард өсөлттэй байна. За мөн 7, 8, 9-р сард өсөлттэй байна. Тэгэхээр анзаарвал хагас жил болно. Хагас жилийн тайлан гарсны дараа жилийн эцсийн тайлан гарах үеэр бол өсөлт үзүүлж байгаа нь анзаарэгдэж байна. За өнгөрсөн 7 хоногт 43 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан үнийн дүнгээрээ 2 дахь зах зээлийн арилжаа. За маш сайн идэвхтэй арилжаалагдсан. За гэхдээ голомт капитал дээр 26 тэрбум төгрөгийн багцын арилжаа явагдсан. За арилжааны идэвхээр топ 5 гэх юм бол Голомт банк 27.9 тэрбум төгрөг, Инвескор 7.2 тэрбум төгрөг, Хаан банк 1.2 тэрбум төгрөг, Апо 394 сая төгрөг, Римикон 390 сая төгрөгийн тус арилжаа явагдаж арилжааны идэвхээрээ тэргүүлсэн байна. За үүнээс бол Голомт банк дээр 26.7 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байгаа 1285 төгрөг гэсэн ханштай. За Инвескор дээр мөн 7.1 сая төгрөгийн багцын арилжаа явагдсан байгаа. За Хаан банк дээр мөн 650 орчим сая төгрөгийн багцын арилжаа явагдсан байгаа. За хамгийн их өсөлт үзүүлсэн топ 5 унцаас өсөлтийн дараалал Монгол Алт 23.8%, Мик Холдинг 21%, Оллоо 17%, Багнуур 15%, Хүннүү менежмент 15%-ийн тус өсөлтийг үзүүлж өсөлтийн хуваараа тэргүүлсэн байна. За эсвэргээрээ хамгийн их бууралт үзүүлсэн 5 унцаас гэвэл нэгт Хөвсгөл 15%, Ариг гал 14.8 14%, Хөвсгөл Алтан дуулга 13%, Ногоон хөгжил үндэсний нэгдэл 12%, Айт үлс 9 орчим хувиар бууралт үзүүлсэн байна. За Айт үлсээс бусад компаниудын хувьд бол хувьцаанд төдийлөн нөхдөд арилжаалагддаг ийм хувьцаанууд байна. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд үндэсний хөвчлийн сан бол 93 төгрөг дээр хаагдсан байна. Өмнөх 7 хоногоос ханшийн өөрчлөлт гараагүй байна. Мандал ирээдүйн өсөлт 2 орчим хувийн өсөлт үзүүлж 924.2 төгрөг дээр хаагдсан байна. Мандал ирээдүйн өсөлтийн хувьд 75.7 сая төгрөгийн арилжаа өгсөн бол үндэсний хөвчлөлтээр 784 мянган төгрөгийн тус арилжаа явагдсан байна.